Жилүүд өмнө оролцсон уралдаанд оролцоод уралдан байсан байгаа дахин эзэдвэл энэ амжилтаа батгах буй хэрэг гэж бодож байна. Түүнээс амжилтаа ахиж байна гэж хэлэхгүй биш. За тэгэхээр гурван шаттай уралдаан буюу бичгээр бас эхний шатны бичгээр ингээд нийтдээ 4 шаттай уралдаанд оролцоо. Дөрөв шатнаас гарахын бол энэ зэрэг ахсан гэж бас үзэж болох юм байна. Яг дөрөв шат байгаа юм чинь дөрөв шаттай уралдааны ихэвчлэн програмын шаардлагын өндөр тавигдсан гэдэг. Жишээлбэл манай хийдэн дээр бол ямар нэг каприз тоглох, баахын тэр концерт тэр санаа төвчтөөс гэхдээ баахыг тоглохдоо 2 ангиас ч юм уу тэр тоглодог шүү дээ. Тэгээд ийм өндөр 4 шаттай ч юм уу ийм уралдаанд ингээд хүүхдийг бэлтгэхэд бол энэ бол голдол 16 насны хүүхдүүд оролцдог. Ганцхан насны жишээлбэл Чайковскийн нэмж төсөөлөл уралдаан. Тэгээд энэ бэлтгэхэд бол нэг хүүхэд их олон програм бэлдээд байгаа байхгүй олон програм. Тэгээд бас тэр хүүхдээс бол тийм хийх тулд багш хүүхдээс бол бас их хөдөлмөр урьд чадвар шаардлагатай. За нэг надад жишээлбэл одоо би менюхний уралдаанд ярих та. Менюхний уралдаанд бол 100 хэдэн хүүхдүүд жишээлбэл бичлэгээ явуулсан багт нэгдүгээр тэгэхээр тэндээс ерөөсө 22 хүүхэд авсан гэдэг юм. Тэгээ 22 хүүхдийг авна гэдэг чинь бол маш том шалгууртай байх гэсэн. Тэгээд тэр 20 менюхний уралдаанд хичээвшээ дээр нь ямар нэг байдгүй ихээр юу вэ? Энд 16 нас хүртэл тэгээд дээр нь нөгөө нэг юу цахимч одоо темагаа шууд зохиодог тийм эсвэл яг тэр тэнцээ болж байгаа үед шинээр програмыг тавиад тэр шууд тоглох чинь одоо ийм уралдаануудын ийм янз янзын төвшингүүд байгаа байхгүй. Тэгээд хэрвээ нэг тусч байгаа уг нь бол цааш үдээсэн за яах вэ? Ерөнхийдөө энэ үеийн бичсэн байгаа бол дөрөвтэй чи цаашаа энэ нэрвчлэн судлах уралдаанд амжилт гаргасан, амжилтаа батгсан, амжилтаа ахиулсан, нэрвчлэн зэрэг төвшин ахиулсан зэрэг систем зэрэг ялгарлах тодорхойж тэгээд засгийн газраас өгөх төсвөр шаардлагатай өргөжлөлт бодоор заавал дүрмдээ тусгаж бас өөрчлөлт оруулах нь шаардлагатай юм болов уу гэж би бас үзэж байна. Миний зүйлс. Нэг амгалан багш юу? Аюу хөвчтэй нөхөр ба 5-6 настай хүүхдийг хийх хөгжмийг анхны шатны арга барилтай болох арга зүйн туршлагатай яг анхны 8 цагийн хичээлээр болгож яаж хичээл ордог вэ? Эдэн цагаар ямар зохион байгуулалтаар ордог вэ? Тэрнийхээ онцлогоо за хичээлийн сэдэв маань ер нь 5-6 настай хүүхдийн сэдэвгүй зориулсан
Тэгээд 8 удаагийн хичээл. Нэг удаагийн хичээл маань бүгдийнхээ насны онцлог зориулаад 40-40 минутын оронд явуулгаа. Хичээлийн ерөнхий арга зүй алхам бол 3-4 хэсгээс бүрдэнэ. Ерөөсөө 30 минут маань 4 хэсэгт хуваагдж байна гэсэн. Нэгдүгээр хэсэг бол бид эхний хичээл хөгжмөнтэйгээ танилцах хичээл байдаг. Хоёр дахь хичээл нь бол яг даалгавар шалгаад шинэ хичээл үзээд 3 дахь хэсгээр сэдвтэй холбоотой тоглоом тоглоод 4 дахь хэсгээр даалгавраа тайлбарлаад яаж давтах хэдэн минутаар тоглох гэдэг тодорхой бичиж өгдөг байгаа гэдэг. За хичээлийн явцад ерөнхийдөө багш анхаарах зүйлүүд бас байх хэрэгтэй. Энэ бол ямар сэдвийг бол 5-аас 7 минутаас хэвчих байх хэрэгтэй. Хэд унших магадгүй тотож авах байдаг. Ингээд дараагийн сэдв рүүгээ орох юм бол хүүхэд өөр сэдв орж ирээд хүүхдийн сонирхол нь анхаарал нь дахиж шинээр сэргийж өгдөг байгаа. Хичээлийн явцад сурагчтайгаа сэдвтэй холбоотой хөгжөлтэй яриа өрнүүлэх энэ зайлшгүй хэрэгтэй. Хүүхэд ямар нэгэн байдлаар нэг юм уу хоёр удаа хичээлээр инээмсэглэн байх хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхэд дахиад эрч хүчийг авдаг. Бас нэг анхаарах зүйл бол суралцагч хичээлээ эд сонирхол байх үед нь тэрээ цаг 30 минут дуусч таах юм бол яалтчгүй минут боллоо гэж зогсоох хэрэгтэй. Ингээд энэ дараагийн хичээлээр энэ хичээлээ өргөжлөж орё гэх юм бол хүүхэд илүү дараагийн хичээл рүү ирэх тэмүүлэл нэгддэг байгаа. Мөн дараагийнх нь бол хичээлийн төгсгөл заавал ямар аргаар гэртээ давтах аргачлалыг товч өгөх тодорхой дэвтэртэй бичиж өгөх ёстой. Тэгээд мөн хэдэн цагт ирэхийг бас яг сурагчтай өөртөө тохирох хэрэгтэй. Ингэвэл хүүхдийн яг зорилго тодорхойлоод юу хийх нь тодорхой болсноор бас хичээлийн үр дүн сайжирна. Дараагийн нь болохоор 5-6 настай сурагч бие даасан суралцах чадварыг төлөвшөөгүй байдаг учраас эцэг их асна хамгаалагчийн нэгс заавал хичээл сууж үр дүнгийн ярилцдаг байх хэрэгтэй. Ингэвэл бас хичээлийн үр дүн ихсэн. Суралцагчийн гүйцэтгэсэн даалгавар бүрийг дүгнэж урамшуулж тухайн хүүхдийн нас хүрэх сонслох сонирхлыг харгалзан үзэж тэмдэглэлээр үндэслэхтэй. Энэ болохоор би хувьдаа бол бүх өнгийн наалтыг хэлдэг байгаа. Яг эрэгтэй хүүхдүүд машин ямар нэгэн байдлаар тэр өөрсдийн үлгэрийн бадаад октодор цэгцэг ямар нэгэн өөрсдийн сонирхдаг наалтад маш их зарагдсан байна. Эднийг маш их ашигладаг. Хүүхэд за би энийг бас хийлээ, үр дүнгийн авлаа, дүнгээ авлаа, заавал 5-4 гэж үнэлэх хэрэг байхгүй. Ямар ч гүйцэтгэл хийгдсэн гэдэг нь ойлгомжтой байна. Сүүлд нь суралцагчийг сурч буй зохиол бүрийг багш өөрөө өдөр уртаа хандсан сурагчтайгаа тоглох юм бол сургалтад нь олон сонирхолтой байдаг. Би хүүхдүүдтэйгээ дуу бүрийг өдөр уртаа хандсаж тоглодог. Ингэх юм бол хоорондоо илүү сонирхолтой байдаг. Мэдээж манай багш нь бүгдээрээ өдөр уртаа тоглох чадвартай. Энэ бол боломжтой гэж үздэг. Энийг сүлдэндээ хэлээ. За, ерөнхий хичээлийн бүтц маань нэгдүгээр хичээл маань хүүхэд хичээл ирлээ хамгийн ихний төр зураг дээр байгаа хийлээ танилцуулна. Хийлийн бүтцээр энэ нэлээд их хэлсэн ба энэ заавал бүгдийг тайлбарлах шаардлага байна. Нэгдүгээр хэл толгой одоо чих хүзүү ойролцоо өмнүүдийн хэлэхэд хангалттай. Цаашаа явгаад ингээд одоо 4 бүтц байдаг. 4 бүтцнийхаа юу тайлбарлаад одоо хамгийн нарийнх нь гэдэг энэ зургуудаа яг тааруулаад хилээд яриад явах бол хүүхэд их сонирхдаг. Мөн ноотны дэвсгэр шугам 5 шугам байдаг. Яг 5-3-тай адилхан тийм байгаа гэж яхад хүүхэд нүднээс ирээд тийм байна гэж ярьдаг чинь. Мөн ноотнуудын одоо байрлуудыг яг хурууны засаар нэгдүгээр шугамны доор 2 хурууны засар гэж хэлэхэд хүүхэд маш хурдан энэ ноотыг чийжж авдаг. За дараагийнх нь одоо энийг ярихад 5-6 минут хангалттай. Дараагийнх нь одоо нэгдүгээр хичээл дотор мөн ноотны бүтцийг заавал хийх хэрэгтэй. Ноотны бүтцээр шууд энэ бүтэн нот хааснаад гэж юм хүүхдэд ойлгохгүй. Яг бүтэн гэж юм бай, аль нь бүтэн бай, хагас гэж юм бай, аль нь хагасаар хуваачлаа энэ хагас. Дахиад нөгөө хагас аль нь дахиад өндөр хуваачлаа энэ 4-ийн 1. Ингээд дөрөвт нот нь юм, хагас нот нь юм, бүтэн нот нь юм гэхээр маш хурдаас ойлгодог. Энийг олон яриад ганц удаа хэлэхэд бүгд ойлгоод. За ойлгох юм бол одоо энэ нэрээр алгаад ашиглах бүгд ашигладаг. Энэ маш амархан хүүхдэд ритмийг ойлгоод авчдаг. За дараагийнх нь тэр намрын бороо гэдэг нь хүүхдэд ямар ч зохиолыг урлагийн ямар ч бүтээл гიშгүй авах ч заавал утга санаа илэрхийлж авах хэрэгтэй. Жишээ нь одоо бороо орж ийн. Хамгийн ихний бороо тусаж байгааг хоёлаа одоо тэр дээр өрөө утсыг үзсэн байгаа учраас өрөө утсан дээр одоо ритм үзсэн дөрөвтэй үзсэн. 4-ний 2, 4-ний 3, 4-ний 4 мэдсэн. Учраас өрөө утсан дээр тоглоё. Энийг тоглож байхдаа бид төгөлдөр уртаас хансаж тоглодог. Ингээд 1-2 удаа тоглоод одоо чангалаа бороо ширүүлслээ. Одоо бороо буцаад аяа хумаалаа бороо намслаа. Энэ төсөлт нь маар гарлаа.
Эдгээр бид цэцэг хадаа болоод цэцэг хадаа болгоно маш амархан байдаг. Хүүхдэд